За та бүхэнд орой минь хүргэе. За төсвийн тодтоглоор 500 гаруй тэрбум төгрөгийн бас хөрөнгө оруулалт хасчих шиг байна. Тэгээ бие болгон одоо энэний эсрэг байгаа юм. Энэ бол хувийн хвшилд очих мөнгө. Энэ бол одоо ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдэх мөнгө. Энэ улс оронд ч одоо хийх ажил зөндөө байгаа. Тийм учраас төсвийн шаардлагагүй зардлууд тэр хэмж болох зардлаа бол хасах хэрэгтэй. Эсрэгээр нь энэ жоохон тавигдсан төсвийн хөрөнгө оруулалтаа хасахгүй байх. Өшөө боломж байвал нэмэгдүүлэх энэ талд одоо засгийн газар уг нь ажилламаар байгаа юм л да. Тэгэхгүй бол одоо өнгөрсөн оны төсвийн тодтоглоорч тэгжээс одоо чадгаар нь хөрөнгө оруулалтаас л хасчдаг. Шинэ хөрөнгө оруулалт ерөөсөө хийгдэхгүй. Тэр дундаа энэ хөдөө орон нутагт маш их хийх ажил байна л да. Тэгээ энэ ажлыг ер нь одоо энэ жил хойдон 26 онд бол ер нь шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй юм байна гэж ойлгож байна. Тэгээд нөгөө талдаа одоо хувийн хвшилд очих мөнгө багасж байна. Хувийн хвшлийн орлого багасж байна. Хувийн хвшил одоо орлого багасаад мөнгөгүй болохоор татвар шимтгэл төлөлт нь багасах байх. Тэгэхээр улсын төсвийн орлого багасна гэдэг ингээд олон хүчин зүйл байгаа. Тийм учраас энэ бас чамлахааргүй олон хүн ажиллаж байгаа энэ хувийн хвшлээ энэ хувийн аж ахуйн нэгжүүдээ бас жоохон бодож юмар байна. За тийм учраас энэ хөрөнгө оруулалтаа хасахгүй байх, төсвийн тодтоглоор одоо хасахгүй байх боломж байгаагүй юу гэдэг асуудлыг бас асууя. За хоёрдугаарт нь аймагуд бонд гаргах асуудал байгаа. Нийслэл бонд гаргаад ажил хийж болоод байна. Бас зарим ажлууд нь хүмүүсийн талархлыг хүлээж байна. Бас одоо мөнгө байвал ажил хийж болдгийг харуулад байна шүү дээ. Тийм учраас энэ аймагуд одоо бонд босгох, бонд гаргах энэ ажил нь юу болж байна? Ер нь гаргасан аймаг байна уу? За гуравдугаарт нь энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татвараасаа бас нийгмийн салбарт хөрөнгө оруулалт хийвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх ийм хууль гарцсан байгаа. Тэгээд нэг сангийн яам дээр нэг журам хүлээгдэж байгаа гэж ойлгосон. Энэ журам гарсан уу? Энүүгээр ер нь хэр их ажил хийгдэх боломжтой вэ? Одоо том аж ахуйн нэгжүүд бий болцсон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ашигаасаа маш их татвар төлж байгаа. Энэ мөнгнөөсөө бас нийгмийн хариуцлагын хүрээнд бас бүтээн байгуулалтын ажлууд хөрөнгө оруулалт хийчихвэл татвараас чөлөөлөгдөхөр байгаа. Тэгэхээр энэ журам гарсан уу? Энүүгээр ер нь яг одоо ажил хийгдэхээр байгаа юу? За ерөнхий сайд хариулъя. Тэгээ Ганбатын хосоор гишүүнээ энэ хөрөнгө оруулалтыг бол төсвийн тодтоглоор тансан хассан юм биш үү дээ. Энд ч өөрөө төсвийн хэмнэлтийн хуулиар хасагдсан юм. Тэр саяны эрүүл мэндийн яамны яриад байгаа 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж импортоор орж ирж таарна, валютын шиг чинөлөөлж таарна. Гэхдээ өөрөө хасагдсан хөрөнгө оруулалт. Одоо засгийн газрын ордон байрныгээ төлөвлөсөн 210 тэрбум төгрөг 5 сарын 30-ны байдлаар гэрээ байгуулагдаагүй бүх хөрөнгө оруулалтууд хэмнэлтийн тухай хуулиар зарцаад хасагдчихж байгаа. Тэр жилдээ чинь ажлын хэрэгжиж эхлэхгүй учраас төсвийн хэмнэлтийн хууль тэгж тусгасан юм шиг байгаа. Тэгээд нөгөө зунаа алт чинь хөрөнгө оруулалтын ажил нь эхлэхгүй. Ийм учраас тэр хассан бишээ өөрөө хасагдсан юм гэдгийг нь ойлгуулцах нь. За тэр бусад асуудлыг жавхлан сайд хариулж. За сангийн сайд жавхлан. За осоор ишүүний асуултанд хариулъя. Харин тий сая ерөнхий сайд маань хэлжлээ дээ. Тэрийг хүмүүс ингээд буруу ойлгоод ингээд тодтолтоо давхцаж харагдаж байгаа учраас тодтолоор асчлаа гэж болоод байгаа шүү. Тодтолтоо тодтолгүй 5 сарын 31-нд хуулиараа ингээд хэмнэлтэнд орцсон байна. За тэрийг бол яг тоогийг баталгаажуулж засгийн газар дээр танилцуулаад ингээд дуусчихж байгаа асуудал. Тодтол бол тусдаа шүү өөр асуудлууд юм байгаа гэдгийг тодруулж хэлье. Тий за аймагуудын бонд хэрэгцсэн хувьд бол нээлттэй байгаа. За одоогоор Өмнө Говь аймаг бол тийм хүсэлт гаргаад за энэ бол бас анхны тохиолдол болох учраас за дээрээс нь энэ бонд гаргах асуудал маань бол нэлээд мэргэжлийн одоо бас экспертүүд шаарддаг ийм ажил учраас за сангийн яамнаас туслаад бид нэгдсэн ажлын хэсэг гаргаад ингээд ажиллаад явж байгаа шүү тий. Өөр аймагуд дээрээс бол ийм хүсэлт одоогоор ирээгүй байна. За тэр татварын өнгөлт 1% холбоотой асуудал дээр сангийн яамнаас бол ямар ч журам гарахгүй. Харин бүх яамдууд өөрөө өөрсдөө тусдаа журмаа гаргаад бүгд гаргацсан ба гаргаад